За produce extract here гэдэг install хийчихнэ. За setup-а дараад next agree. За local license key сонгоно. За энэ чинээс browser-оор хаана лиценз key маань байгааг сонгоно. За purchasing folder crack. За Maxim гэсэн энийг сонгоод install гэд yes close гэж. За ингээд лиценз инсталлдсан. За өмнөх хувилбартай нэгдэх үү, эсвэл template оруулж ирэх үү, эсвэл сан оруулж ирэх үү гэдэг сонголтуудыг сонгож болно. За typical гэдэг нь болохоор програм цаанаасаа сонгосон хувилбар, custom гэдэг нь бол бидний өөрсдийн. За ингээд програм маань сууж байна. Програм суугаад дууссан. Одоо програмаа ажиллуулъя. За програм эхэллээ. Програм суулгасны дараа бол бета хувилбараар суулсан байгаа. Тэгэхээр хамгийн эхлээд бид нар яах ёстой вэ гэхээр crack folder руу ороод bin гэсэн фолдерыг нь татж аваад C hard руугаа орох нь. C-гийнхаа program files руу lab center purchasing bin руу олж өгөх нь. Оллаа. За ингээд олоод дуусгах нь. За дараа нь модель гэсэн зүйл байх нь. За модель дотор болохоор program data гэдэг бол энэ view цэсний options-ийн view-гийн энэ show гэдэг энийг сонгогдсон үед гарч ирсэн байна. За тэгээ гаргаад энэ дээр энэ модельийг дарж хуулах нь. За дараад хуулчихна. За саяны үйлдэл тавтагдаад тийм. За ингэсний дараа бол манай purchase маань бүрэн суусан гэсэн үг байна. Тэрийг яаж мэдэх вэ гэхээр энэ доор cracked by гэсэн бичиг гарч ирэх нэ.